За загсны асаантай хүмүүсийн 8 дугаар сар ямар байхыг гарцгаая. За энэ түрүүнд нарны орд загсны ордын тухай ярьж байгаа юм богт биш ээ. Асаантай орд буюу мандалт ордын загсны ордыг ярьж байгаа. Хэрвээ та мандалт ордоо одоохондоо мэддэггүй болвол бичлэн интернет рүү ороод birth chart calculator руу ашиглаад өөрийн төрсэн цаг минутыг өөрийн төрсэн газрын бүх мэдээллүүдийг оруулаад асаантай ордоо олох боломжтой байгаа шүү. ChatGPT битгий ашиглаарай. ChatGPT маш алдаатай мэдээллүүд гаргаж өгдөг. Асаантай орд нь юу вэ гэхээр таныг төрж явах мөчөд Тэнгэрийн хаяаны зүүн зүгт мандаж асан одыг хилдэг. Тухайн одны байрлал нь ойролцоогоор 1-2 цагийн хооронд өөрчлөгдөж байдаг учраас таны төрсэн цаг минут бүх газар зүйн төрсэн байрлал илүү чухал байдаг байгаа. За тэгэхээр одоогийн байдлаар загсны асаантай иргэшэгч Бархас сайд гарыг одоогоор 5 дахь хавз олох мэлхийн орд дээр зочилсон байгаа. Бархас сайд гарыг мэлхийн ордоор ирэх нь маш exaltation байрлал буюу тухайн гарыг Бархас сайд өөрийнхөө хүчийг хамгийн ихээр ингэж гаргаж чаддаг тийм байрлалд тооцогддог. За тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоогийн байдлаар загсны асаантай хүмүүс 5 дахь хавсын сэдийн хүрээнд үнэхээр ингээд бүр сэтгэл хөөрөл ихтэй бүр ингээд баярлаад баясаж байгаа гэлтгэж байгаа. 5 дахь хавс нь юу гэхээр таныг өөрийгөө зугаат суулж яадаг үйл хэргүүдийг өөртөө агуулдаг. Энэ нь юу яаж болох вэ гэхээр зугаат сэнгэл, таны хобби, таны үерхэл, романтик харилцаа, үр хөхөд гих мэдчлэн тэр нь таны зугаат суулдаг, таны баясгалантай болгодог тэр нь юу ч байж болно. Тэгэхээр одоогийн байдлаар бол 5 дахь хавсын сэдвүүд дээр төвлөрч илүү азтай байгаа болов уу гэж таамаглаж байна. Зарим загсны асаантай хүмүүс энэ хугацаанд хостойгоо уулзрах, зарим загсны асаантай хүмүүс энэ хугацаанд үерхэл зохион байгуулах, үерхэх, зугаат сэнгэлт их автах, өөрийн дуртай хоббиндөө илүү төвлөрөх, эсвэл ямар нэгэн байдлаар тэдгээр өөрийгөө зугаацуулдаг зүйлд илүү ихээр мөнгө зарцуулж байгаа үе байж болно. Магадгүй энэ хугацаанд зарим загсны асаантай хүмүүс үр хөвгттэй болж жирэмсэн болох ч юм уу, ээж аав болох гэж байгаа үе бас байж болно. За сөрөг тохиолдолд энэ нь таны хэтрүүлэн зугаат сэнгэлээ хэтрүүлэх, эсвэл хитрхи их өөрийнхөө жаргалыг хөөх гэх мэтээр нөлөөлж болно. Эрэг тохиолдолд бол таныг зугаацуулдаг, таныг аль жаргалтай болгодог бүх зүйлс маш ихээр тэлж, өргөжөнд тэлж буй жил өөрнөө ч нэг жил гэдэг нь дараа жилийн 6 сар хүртэл эхэлж байгаа шүү. За 8 сарын 12-нд сугар гараг Бархас сайд харахтай уулзнаа. Хэйш! За 8 сарын 12-нд Бархас сайд гарыг сугар гарагийн төлөө авна. 8-аас 16-ны өдрүүдэд нөлөөлнө. Энэ хугацаанд хэрвээ та ганц бий болвол шинэ хүнтэй танилцах, хосын харилцаа эхлүүлэх, үерхэх тийм боломжтой цаг үе байна. Өөр тохиолдолд энэ үед мөнгө ихээр үрэх хандлага эрчимж нь угаацах зорилгоор их мөнгө зарлагдах үе байж болно. 8 сарын 12-нд бол гадаад төрхөө өөрчлөхөд тохиромжтой өөрийнхөө дуртай зүйлд мөнгө зориулж, мөнгө үрлэгдэх хандлага мөн эрчимж нь хосын харилцаа болон бусад бүх төрлийн нэг харилцаанууд эрчимж нийгэмших үе бас байх болно. Ерөнхийдөө бол маш их зугаацах, эерэг таатай, тавтай, тухтай үе болж өрнөж байна. За ингээд 7 дахь хавсын сэдвийн тухай харцгаая. 7 дахь хавсын сэдвийг харахын тулд бүгдээрээ бууд гарагийн хөдөлгөөнийг ажиглах шаардлага гарна. 8 сарын 1-нд бууд гарыг нартай уулзах болно. 7 сарын 30-наас 8 сарын 3-ны өдрүүдэд нөлөөлнө. 8 сарын 10-нд мөн бууд гарыг хэвийн хөдөлгөөн чилжин өнгөрсөн 3-7 хоногийн хугацаанд Mercury retrograde таны хосын харилцаа болон гэрээ хэлэлцээрийн асуудлууд мөн нөөц сухтай холбоотой асуудлуудад тийм өөрчлөлтийг тавьж 3-7 хоногийн хугацааг өдлөө. Тэгэд энэ хугацаанд чухал мэдээлэл сонсох, эсвэл тань чухал нөөц суух ажил хийх, эсвэл ямар нэгэн байдлаар танд чухал шийдвэр гаргаж ямар нэгэн өөрчлөлт гарч эхэлж байгаа үе байж болно. Өнгөрсөн 3-7 хоногийн хугацааг бол өөрчлөлт хийхин өмнөх тийм сэдэлт, өдөөлттэй үе байсан гэж туршилтын үе байсан бөгөөд одоо яг 8 сарын 11-нд Mercury retrograde дуусаад дараагийнхаа шат руу шилжээд за нэг асуудлууд нэг иймэрхүү байх юм байна. Хосын харилцаа хэрвээ үүсэх гэж байсан бол за саалах, эсвэл цаашаа харилцаа өөрчлөлтөх, эсвэл үерхэхгүй шийдэх ч юм уу, гэрээ хийх, эсвэл гэрээ хийхгүй, эсвэл эндээс ажлаасаа гарах, эсвэл гарахгүй эсгээ шийдэж байгаа тийм чухал үе болвол 8 сарын 11 юм аа.
8 сарын 1-ний нарны нөлөөнд бол таны хосын харилцаанд бусдад ил болж тодорч гарч ирэх илүү тодорхой болж эхлэх үе байж магадгүй. Гэхдээ ер нь бол яг 8 сарын 1-ний үеэр бол жоохон нэг иймэрхүү юм байна да гэд нэг бодож орж ирээ тэ ойлголт орж ирсний дараа яг 8 сарын 10 болон 10-ны өдрүүдэд яг 10 хоногийн дараа яг илүү тодорхой болж эхлэн гэдээ ойлгочиход болно. Гэтэ яг 8 сарын 1-нд бол яг 100% нь яг баталгаатай тодорхой бит өөр яг ингээд болж байгаа юм байна гэж бодохоос илүү жоохон дахиад 10 хоногийн харах хугацаа байгаа шүү. Тэгээд бас дээрэс нь Mercury retrograde 8 сарын 11-нд дуусны дараах бас after shade буюу дараагийн сүүдэртэй хэсэг бас байгаа учраас 14 хоног бас ажиглаад үзээрэй. За 8 сарын 4-нд ангараг гараг санчаар гарагтай антишон үсэх нь тэр 7 сарын 30-аас 8 сарын 7-ны хооронд юм байна. Энэ нь яг юу гэсэн үг вэ гэхээр ангараг гараг одоогоор таны 7 дугаар хавс болох бүх харилцааны асуудлууд, хосын харилцаа, бүх төрлийн түншлэл, гэх мэтчлэн харилцааны асуудлууд дээр асуудлууд үүсэж байгаа. Гэхдээ таны 7 дугаар хавсаас ангараг гараг нүүхийн өмнөх яг нэг хэдхэн хоног бол бөөн асуудлууд үүсэх юм байна. Бон драма тарж байгаа 7 дугаар хавсаас зайлахын өмнөх 7 хоног бол ам мөрөх бусадтай үйл ойлголцох саалах гэх мэтлэнгээр энэ бол жоохон амаргүй үе болж өрнөхөн юм байна. Мэдээж that's why бид нар Mercury retrograde болж байгаа шүү дээ. Ер нь ойлгомжтой Mercury retrograde-ээр ер нь юу болдог лээ ойлгохтой юм угаасаа болдгоо шүү дээ. Хаяа ер нь бол гэтээ яг ямар нэгэн байдлаар өөрчлөлт хийгээд дараагийнхаа шат руугаа шилжиж байгаа сайхан хэрэгжчихсэн. Энэ бол амар chaotic үе гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Гэрээ хилэлцээрээ цуцлах, харилцаагаас салгахад тохиромжтой үе учраас чухал харилцаа бол энэ үед болгоомжтой байж бараг уулзахгүй байвал зүгээр бол өгж бодож байна. Харин үнэхээр салгидаа ер нь болидоо гэж бодож байсан бол харилцаагаа таслахад нэг тохиромжтой үе байх болно. 8 сарын 15 бол 18-ны өдрүүдэд буд гараг ангараг гарагтай сексуал аспект үсгэн 8-аас 25-ны өдрүүдэд дэлгэх боломжтой. Энэ үе бас мөн адил таагүй хэцүү жоохон ядаргаатай асуудалтай хэрүүлэлтэй маргаантай үе байж болно. Хэрвээ өөр тохиолдолд гинтийн байдлаар хин нэгнээс дуудлага ирэх ч юм уу таны эксэс эсвэл таны найз охин, хуучин найз залууч энэ бас байж болно. Ямар нэгэн байдлаар харилцаа холбоо маш ихээр ирчимцсэн байна. Гэтэ ам өөрийнхөө бол энэ бол хэрүүл маргаан бөөн асуудал үүсч болно. Ерөнхийдөө 7 дугаар хавсын сэдв бол нэлээд драматик 8 дугаар сар болж өрнөх бололтой. 7 дугаар хавс нь мөн адил хосын харилцаа бүх төрлийн хамтралаас гадна нүүц суух хөдөлгөөнтэй үйл хэрэгтэйс холбоотой байдаг учраас энэ 8 сарын 15-ны аспект бол 15 бол 18-ны аспект бол гинтийн байдлаар бас нөөц суух хөдөлгөөнд орох гэх мэтлэнгээр нөлөөлж болно, мэдээлэл дамжлагтаас холбоотой байж болно. За тэгэхээр ерөнхийдөө бол 7 дугаар хавс бол тэр зэгтээ галаасч байна. Гэхдээ 8 сарын 12-нд болох бархасад гараг сургууль харагтай уулзах аспект нь ажил мэргэжил карьерийн өнцгөөс харах юм бол маш эерэг таатай үйл хэрэгээр нөлөөлнө. Энэ үед хэрвээ ажилгүй бол ажилд орох, сонгуульд шалгарах, ажил дээр өөрийнхөө чадварыг батлан харуулж нэр дэвших эсвэл тушаал дэвших ч юм уу те гих мэтлэнгээр маш эерэг таатай боломжууд бүрдэж байна. Эерэг таатай гэрээ хилцээр хийх үеэс байж болно. Ажил мэргэжлийн хувьд өсөлт дэвшилттэй таатай үе бол 8-аас 16-ны өдрүүд байх боломжтой. 4 дугаар хавс болох гэр бүл оршин суудаг газартай холбоотой асуудлуудыг харцгаая. 8 сарын 1-нд бууд гараг нартай уулзна. 8 сарын 11-нд Mercury retrograde дуусаж бууд гараг хэвийн хөдөлгөөнд шилжиж байна. Өнгөрсөн 3-7 хоног бууд гараг ухрах хөдөлгөөнд байсан бөгөөд энэ хугацаанд гэр бүл оршин суудаг газартай холбоотой эсвэл хувийн бизнестэй холбоотой ямар нэгэн асуудлууд илүү их дахин тунгаагдаж дараагийнхын левел рүү ахихын тулд өөрчлөлт гарч ирсэн үе байсан болов. Харин 8 сарын 1-нд эдгээр асуудлууд нь нэг иймэрхүү болж эхэлж байгаа мэн жоо ойлгомжгүй байсан асуудлууд нь жоо ойлгомжтой болж эхлэх ч юм уу те тодрон гарч ирэх боломжтой үе 8 сарын 1-ний үе байх болно. Тэр нь одоо 30-наас 3-ны өдрүүд. За 8 сарын 11-нд бол бууд гараг хэвийн хөдөлгөөнд шилжин. Тэгэхээр яг энэ чигээрээ энэ темплейтийн дагуу цаашдаа ингэж явах юм байна гэсэн шийдвэр гарах үе байж болно гэдгийг ойлгоорой. Энэ үед чухал мэдээлэл сонсох, гэр бүлтэйгээ чухал мэдээлэл харилцаж дамжуулах, эсвэл гэр бүл нүүх, оршин суудаг газар нүүц суух, үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд нь өөрчлөлт орох гих мэтлэнгээр чухал үе байж болно.
Гэр бүл, оршин суудаг газар, хувийн бизнесийн сэдвийн хүрээнд бол 8 сарын 15 бол 18-нд бууд гараг ангар гарагтай sexual aspect үүсгэнэ. 8-наас 25-ны хооронд нөлөөлнө. Энэ хугацаанд бол гэр бүлийн гишүүдтэй үйл ойлголцоох, эсвэл гэр та шийдвэрлэх асуудлууд үүсэж ямар нэгэн байдлаар нэг тийм массан үр амьсгалтай байх бололтой. Өөр тохиолдолд гэр бүл, оршин суудаг газарт хин нэгэн гэмтэх юм уу. Та гэмтэхээсээ илүү ерөн зур оршин суудаг газарт ямар нэг эд зүйл эвдрэх, түүнийг засварлах шаардлага гарах гэх мэтэр нөлөөлөх боломжтой юм а. За хоёрдугаар хаваас олох амжиргааны зардал, материаллык үйл хэрэг, мөнгө санхүүтэй холбоотой асуудлуудыг хажиглацгаая. Одоогоор санчир гариг 6 сараас хойш таны 2 дугаар хаус олох мөнгөний хаус дээр ирсэн байгаа. 9 сарын 1-ээс хойш буцах хөдөлгөөний явцдаа таны 1-р хаус буурлах загсны орд руу дахиж нүүн. Гэхдээ ерөн зуны хугацаанд бол таны санхүүгийн асуудлууд илүү жоохон хумигдж байгаа. Эсвэл яг үнэхээр цэвэр өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөө л зөвхөн үрээрээ гэсэн тийм санчрын даалгавар танд ондогдсон тийм цаг үе өрнөж байгаа. 8 сарын дуустал 9 сарын 1 хүртэл таны 2 дугаар хаус дээр байх учраас ерөнхийдөө бол мөнгө санхүүгийн хувьд жоохон тийм даалгавартай, жоохон дутагдaltaй үе бас байж магадгүй. Ер нь бол ямар нэгэн азар олох мөнгө ч юм уу те эсвэл хин нэгний тусламж гэхээсээ илүүтэйгээр өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олсон ариун цагаан хөдөлмөрөөр олсон мөнгө өөрөх тийм цаг үе болж өрнөж байгаа шүү. За ерөнхийдөө цаашдаа энэ 2-3 жил бол санчир гарыг таны мөнгөний хаус дээр зочилсон байгаа учраас энэ үед бол мөнгө санхүүд хэрхэн хянамгаа илүү бодит өнцгөөс харж үрэлгэн биш илүү болгоомжтойгоор хадгаламж үүсгэж амьдрах вэ гэдэг тийм даалгаврыг санчир гарыг танд сурахаар нэгэнтээ шийджээ. Тийм цаг үеийг нэрсэн байна. 8 сарын 1-ний аспект бол мөнгө орж ирэх боломжтой, орлого орж ирэх боломжтой. Гэхдээ тэр хэрээрээ бас зарлага гарах боломжтой харагдана. 8 сарын 4 болон 9-нд санчир гарыг ангараг гаргийн нүлэг авна. Тэгэхээр 7 сарын 30-аас 7 сарын 15 хүртэл мөнгөнд хайхрамжгүй хандлагууд ирчимжиж чинь сэтгэл хөдлөлөөрөө худалдан авалтгийх их зарлага гарах зэрэгэд нөлөөлөх учраас энэ үед мөнгөндөө хувийн санхүүд ариг гамтай хандахыг зөвлөж байна. Мөн 8 сарын 10-ны аспект бол бас мөн ядал эд зүйл эвдрэн үгээрэх, алдагдаж гээгдэх, мөнгөнд тооцоололгүй хандаж үүрэх хандлага бас ирчимжих учраас 7 сарын ихэнх үе бол тэр чигтээ ер нь тэгэж харагдаж байна. За мөн 8 сарын 10 хооронд санчир гарыг Тэнгэрийн ван гарагтай sexual aspect үүсгэж чинь 7 сарын 13-наас 9 сарын 1 буюу 8 сарыг дуустал нөлөөлнө. Гинтийн таамаглаагүй байдлаар зарлага гаргах шаардлага тэм нөхцөл байдлууд бүрдэх үе юм байна. Ерөнхийдөө 8 дугаар сарын турш мөнгөнд олвол асуудлууд их байгаа юм биш үү. Санхүүгийн сахилга бат шаардлагатай харагдчих шүү. Ерөнхийдөө 8 дугаар сарын тэр чигтээ. За 8 сарын 15 бол 18-нд бууд гараг ангараг гарагтай sexual aspect үүсгэн. Энэ хугацаанд бол мөнгөний урсгал ирчимжиж орлого гаргаж зарлага гаргах юм худалдаж авах гэх мэтлэнгээр мөнгө таны санхүү хөдөлгөөнтөө байна. За 8 сарын 26-нд илүү таатай мэдээ ирж байна. Сугар гарыг санчир гарагтай 3 аспект үүсгэн. Тэгэхээр 26-наас 29-ний хооронд бол бага зэргийн мөнгө олох боломжууд орж ирэх боломжтой байна. Орлого орж ирэх, бэлгэсэлт авах, амттай зүйл идэх, хоол хүнс авч эсвэл материалын зүйл мөнгө өрөх гэх мэтлэнгээр нөлөөлж байна. 2 дугаар хавсын сэдв бол сарын ихээр болон сүүл хэсгийн хэд хоног эрийг таатай бусд үеэр бол ерөнхийдөө маш их зарлага, маш их гинтийн шаардлагууд гарч ийн санхүүгийн сахилга баттай 8 сарыг өнгөрүүлээрэй гэж зөвлөе. За ингээд 9 сарын төлөв хүртэл түр баяртай, лайк, subscribe дараарай, share хийвэл бүр их баярлалаа шүү баяртай.